Хамт үзэгчдээ баярлалаа. За Улаанбаатар хотын туул голын онцгой хамгаалтын бүсэд нийтдээ 1346 газар эзэмших эрх олгосон байна. За үүнээс Баянзүрх дүүрэгт 107, Баянгол дүүрэгт 1, Сонгон арган дүүрэгт 103, Хаанул дүүрэгт 248, Налах дүүрэгт 887 эрх тус олгогдожээ. За туулын хурдны замын төслийг зарим нь ирээдүйн хөгжилд чухал гэж үзэж байгаа бол нөгөө хэсэг нь экологийн тэнцвэрт байдлыг алдагдуулна хэмээн эсэргүүцэж нийгэмд талцал үүсээд байна. Гэхдээ үүнээс өмнө туул голын айс хавьд өмнө нь барьсан барилгажилтын нөлөөллийг цогцоор нь үнэлэх шаардлагатай гэсэн байр суурьч давхар яригдж байгаа юм. Үзэгчдээ НТV телевизийн сурвалжлах баг Улаанбаатар хот дахь туул голын айс хав бүхий хэсгээс мэдээлэл хүргэж байна. Тэгэхээр туул голын онцгой хамгаалалттай бүсэд олгогдсон газрын зөвшөөрлийн тухайд бол за 1024 нь бол эзэмших эрхийн зөвшөөрлөдөг байна. За харин 93 нь бол ашиглах эрхийн зөвшөөрлөдөг байна. За харин үүнээс бол 97 нийслэлийн засаг даргын захирамжтай. За 1039 нь бол дүүргийн засаг даргын захирамжтай. За харин 86 нь бол байгаль орчны яамны сайдын тушаалтай бол 113 нь нийслэл дүүргийн газар зохион байгуулалтын албаны даргын тушаалтай олгогдсон ийм зөвшөөрлүүд байна. За эдгээр зөвшөөрлүүдтэй холбоотой бол туул голын айс хав бүхий хэсэгт бол хэд хэдэн хороол хотхнууд бол баригдсан байдаг. За тухайлбал маршлын гүүр зайсангийн гүүрнээс маршлын гүүр хүртэлх энэхүү үерийн далангийн хэсэгт бол за River Garden, Хан Hills, Times Square зэрэг хотхнууд 2007-оос 2013 онд барилгын ажлаа эхлүүлж за өдгөө бол ашиглалтанд орсон ийм нөхцөл байдалтай байдаг юм а. Сумын газар дарга, засаг дарга байх үедээ энэ голын хамгаалтын айс хав бүсэд байгаа газруудын эрхийг бол цуцалсан байдаг байхгүй яг барилга байшин баригдаагүйнүүд нь бол хүчингүй болсон байдаг. Тэр нь бол захиргааны актад холбогдох гомдол гаргаад захиргааны эргийн анхан шат давах болон дээд шүүхийн шийдвэр гаргаад бол газрын эрхүүд нь шүүхийн шийдвэрээр бол хүчингүй болсон захирамжийг хүчингүй болгосон. Газраар дүүцүүлэх ч гэдэг юм уу ийм байдлаар та хэд шүүхийн шийдвэртэй хэмжин газраа өөр тийш шилжүүлээд аваач боломж байдгүй гэдэг талаас зөвшөлдөж саналыг бол удаа дараа тавиад явж байгаа. Саналыг бол хүлээж авсан аж ахуйн нэгжүүл одоогоор цөөхөн байна. Туул голын онцгой хамгаалтын бүсэд 2004 оноос эхэлж газар олгож эхэлсэн бол 2023 оноос газар олголтыг зогсоогоод байгаа юм. Зарим тус хэсэгт 2015-2016 онуудад хамгийн их газар олгогдсон байна. Өнгөрсөн хугацаанд ажил ингэж явж ирсэн байтал цаашид хийх томоохон бүтээн байгуулалтыг эсэргүүцлэе гэж хотын дарга бухимдалтай хандаж туул голын айс хав дагуу жагсаал цуглаан зохион байгууллаа. 2023 оны 10 дугаар сард би нийслэлийн засаг даргаар томилогдоод энэ ажлын техник эдийн засгийн үндслийг шинжлэх ийм ажил эхлүүлсэн. Тэгээ энийхээ дагуу энэ ч техник эдийн засгийн үндсэл шинжилнэ, мэрэгжлийн зөвлөлийн хурлаар орж баталгааж нь хөрөнгийг нь босгоно, тендерийн зардал нь шалгаруулна, хилцээр ийн гэрээ ийн гэдэг ингээд бүх үе шатаар явж байгаа шүү дээ. Энэ бургас яатсан байна. Гэхдээ энэ байгалаа хамгаалж байгаа юм уу? Энэ байгалаа хамгаалж байгаа юм уу? Би та нарт дахиад хэлье. Туулын хурдны замыг зогсоох хоёр л арга байна. Нэг бол намайг алж байгаа зогсоо, нөгөө бол та нар шүүхээр 3 шатны шүүхийн шийдвэрээр туулын хурдны зам нь байгаль орчинд нөлөөлн хөнөөлтөө байна гэдэг шийдвэр гаргуулж байгаа зогсоо заяа. Өөр ямар ч арга байхгүй. Бүх туулын эргэрөө Орос улс шахаа барьцсан. Одоо энэний дараагаар бид нар ямар ч хурдны замд авах зам талбай бид үлдэхгүй байхгүй юу? Одоо тэр бурас хамгаалан хардаа энэ дээрээ шороо уулаа бурсан болцсон байна туулын. Энэ барилгууд яаж баригдсан бэ гэвэл яг адилхан туул руу бурас руу шороо уулж байгаа барилгууд баригдсан. Тэгээ одоо байгаль хамгаалал гэж ярьдаг. Энэ барилга энэ замыг харалтаа, энэ газрыг харалтаа бүгд нь ийм болгоцсон байгаа шүү дээ. Ардчилсан намын 2024 оны улсын хурлаа нэр дэвшүүлсэн бүтэн ардчлал бүрэн Монгол нэртэй мөрийн хөтөлбөрийн 3 дугаар зүйлийн 3-ын 27 дугаар залтад туул, сэлб гол дагуу 1-р зэрэглэлийн хурдны зам тавих мөрийн хөтөлбөр дэвшүүлсэн байдаг. За хотын даргын хувьд тус амлалтыг өөрийг нь хэрэгжүүлэх гэж байгаад бухимдалтай байна гэж үзэж байгаагаа илэрхийлж байсан юм. За ямартай ч энэ цаг үед бүгдээрээ хилэлцэж ирээдүйн хойчтой хамгийн өгөөчтэй шийдвэрийг гаргах нь нэн чухал байна.